их ирч хүч надад нэг асуулт байна. Өнөөдрийн асуулт. Байнга хамт цагаа өнгөрүүлдэг хүмүүс таны тухай юу өгүүлэх вэ гэж дахиад асууя. Байнга хамт цагаа өнгөрүүлдэг хүмүүс таны тухай юу өгүүлэх вэ гэж. Аюугай асуулт. Энэ асуултуудыг би Балер өдрөг бат хоёрынхон сүүлийн 216 дахь хуудас дээр бичсэн 100 асуултаас танаас асуудаг байна. Эдгээр 100 асуулт нь өөрийгөө таних, өөрийгөө мэдэх. Би коуч хийдэг хүн. Асуулт гэдэг бол миний коучинд ашигладаг хамгийн чухал зэмсгүүд юм. Зөвхөн коучинд биш. Хүмүүс нэг нэгнийг ойлголцох, хүмүүс өөрийгөө таних, бусдыгаа таних, хамтарч ажиллах гормоо юмны өчрийг олох хамгийн зөв арга нь хариулт биш. Ихэнх тохиолдолд асуулт байдаг. Тийм ч болохоор би асуултанд ач холбогдол өгч 100 асуултыг танд бэлдсэн байна. Тэгээ өнөөдрийн асуулт нь тийм ээ, тийм ээ. Байнга хамт цагаа өнгөрүүлдэг хүмүүс таны тухай юу гэж өгүүлэх вэ гэж. Энэ асуултны дотор хэд хэдэн элемент байна. Нэгт нь байнга тантай цаг өнгөрүүлдэг хүмүүсийн бодлыг хайж байгаа шүү. Үзэл бодлыг хайж байгаа шүү. Тэгэхээр таныг сайн мэддэггүй хүмүүсийн хариулт ондоо байна гэдгийг ойлгоо. Таныг сайн таньдаг, тантай цагаа байнга өнгөрүүлдэг хүмүүс таны үнэн чанарыг бусдаас илүү их таньж чаддаг. Таны зан арын шинг юун дээр хийсвэрийн юун дээр яг үнэн ч өөрийнхөө юм гэдгийг мэддэг болохоор тэдгээр хүмүүс таны тухай өгүүлэхтэй, таны тухай ярихдаа тэдгээр хүмүүс илүү үнэн зүйлийг ярих магадaltaй. Тэгээ тэр хүмүүс таны тухай юу өгүүлэх вэ гэдгийг асууж байна. Тэгээ жишээ нь тийм ээ. Энэ хүмүүс таныг ааштай хүн гэх үү? Аятайхан хүн гэх үү? Зугаатай хүн гэх үү? Хөдөлмөрч хүн гэх үү? Удаан хүн гэх үү? Хурдтай хүн гэх үү? Чанга хүн гэх үү? Их ирч хүчтэй хүн гэх үү? Энэ бол аюу сонирхолтой. Тэр хүмүүсийн таны тухай тэр өгүүлж байгаа зүйл нь та өөртөө бий болгомоор байгаа тэр хувилбартай нийцж байна уу? Нийцэхгүй байна уу? Гэх мэт олон гой мэдээлэл энэ асуултаас илэрч байгаа шүү. Тэгэхээр өөрөөсөө асуугаад үзээрэй. Тэгээд тэмдэглэгээд үзээрэй. За, хэрвээ өнөөдрийн видео таалагдсан бол лайк дарж өгөөрэй. Тэгээ хэрвээ ийм төрлийн видеонуудыг цаг алдалгүй үзье гэх юм бол манай багийн зүгээс бид нар 7 хоног болгон энэ YouTube-ийн сувг дээр 2-3 видео оруулж байгаа шүү. Тэгэхээр subscribe хийхээ битгий мартаарай. Тэгээд дараагийн видеоор уулзцгаая. Балер өдрөг байцгаая.